тархас өрссөн Монгол тургатны урлагийн соёлын судалгааг хөгжүүлэх, сурчлан таниулах зорилгын хүрээнд Монгол тургатны урлаг уламжлалт шинжилэл, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 20-ны өдөр Монголын үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээний алба, урлагийн сургуультай хамтран зохион байгууллаа. Монгол улсын шинжлэх ухааны агентийн гадаад дотоод ихтэй сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөллөд хамрагдсан уг хилцүүлэг, урлаг судлал, Монгол тургатны соёлын өв сэдвээр явагдсан юм а. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэнд Монголын үндэсний их сургуулийн төлөөлөл өдөртөх зөвлөлийн дарга Мөнхбат үг хэллээ. Өөрийн соёлоо одоо уламжлан үлдээх нь бол хамгийн чухал зүйл ээ. Ийм ч учраас одоо Монголын үндэсний их сургуулийн хамт олон одоо энэ хурлыг зохион байгуулахад бол голчлон оролцож байгаа. За энэ хуралд бол оролцож байгаа эрдэмтэд маань яг энэ уламжлалыг үлдээх тал дээр бол маш онцгой илтгэлүүдийг оролцуулна гэж итгэж найдаж байна. За Монголын үндэсний их сургуулийн хувьд бол энэ өв уламжлалаа залуучуудаа өвлөн үлдээх нь хамгийн чухал зүйл, тийм ээ. За энэ монгол хүн өөрийн гэсэн онцлог соёл уламжлалаа авч явж одоо энэ дэлхийн ард түмний түнд онцлогоо үлдээх нь бол бас чухал гэж ойлгож байгаа учраас энэ эрдэм шинжилгээний хуралд бол ач холбогдол өгж байгаа. Энэхүү хурал нь дэлхийн Монгол тургатнуудын урлагийн үе судалгааг нийтэд танилцуулах, Монгол тургатны урлаг соёлын хөгжил дэвшлийн чиг хандлагыг тодорхойлох, уламжлалт шинжилгээний асуудлуудыг хөндөх, урлагийн өвийг шинжлэх ухааны эрэлтэнд оруулах зорилготой юм а. Дэлхийн хүндрэлтөнд даяаршлаас ондоошрлуу шилжин үндэсний бахархал, үндэсний эв нэгдэл, нэгдмэл үнэт зүйлээ төлөвшүүлж буй бид бүхэн Монгол урлагаар дамжуулан өөрсдийн онцлог бүхий үнэт зүйлээ тодорхойлон үндэсний ижилсэл, ондоошлыг тодтогоох хэрэгтэй болж байгаагаа хүн бүхэн мэдж байгаа. Бусдаас ялгарах бидний онцлог, үнэтэй үнэт зүйл, өв соёл шингэсэн соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон улмаар дэлхийд Монгол улсаа эргээр сурталчлах нэн чухал асуудал бидний өмнө бас даалгавар байгаа гэдгийг бүгдээр ойлгож байгаа. Урлагийн салбарын эрдэм шинжилгээ судалгааг тасралтгүй хөгжүүлж, уламжлалт, өв соёл, урлагийн бүтээлээр уламжлуулахад шинийг санаачлан эрэлхийн хойч үедээ залгамжлуулах нь бидний одоо багш эрдэмтэн бидний боловсруулж байгаа бүх хүмүүсийн бас үүрэг хариуцлага гэж бид нэр бол дүгнэж байна. Ингээд өнөөдрийн та бүгдийн өргөн цар хүрээг төвшөнд зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ цаг үеэ мөн олсон байна гэдгийг бол өнөөдөр та бүгдийг хараад бол ойлгож байна. Ингээд Монгол улсын засгийн газар урт хугацааныхаа бодлогын хэрэгжилтийн хүрээнд одоо бүх яамдууд, бодлогоо, хөтөлбөрүүдээ бол одоо тодорхойлж байгаа буй цагт та бүхний эрдэм шинжилгээний олон улсын шин чанартай энэ хурал, энэ зөвлөгөөн, энэ хилцүүлэг болж байгаа нь бол бас бид бүхэнд яг манай урлаг уран бүтээлийн бодлого зохицуулалтын хэрэгжилтийн газарт бас тус нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Үндсэн итгэгчээр олон улсын харьцааны сургуулийн хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Бадамд орж Монгол сурвалж бичигдэх урлагийн тухай мэдээлэл Монголын нууц товчоо зохиолын чигээр илтгэл танилцууллаа. Өнөөдөр Монгол туурхтны соёл урлагийн тухай эрдэм шинжилгээний хурал болж байна. Эрдэм шинжилгээний хуралд бол энэ бүс нутгийн ихтэй сургуулиудын эрдэмтэд олон улсын чанартайгаар ингэж оролцож байна. Би өнөөдөр энэ Монгол туурхтны соёл урлагийн уламжил шинжил гэсэн энэ эрдэм шинжилгээний хуралд Монголын нууц товчоо зохиолд Монголын урлагийг мэдээлэх мэдээлэл олон байна гэдгийг илтгэл тавилаа. За ер нь 13 дугаар зуунаас урагш, 13 дугаар зуун, 13 дугаар зуунаас хойших урлагийн мэдээлэл бол Монголын нууц товчоо зохиолд байгаамаа. Юуны өмнө Монголын нууц товчоод хурим гэдэг нэг үг байна. Энэ үгийн утга нь болвол дуудуулдаг, уур хуурддаг, ерөөл хилдэг төрийн ёслолын үйл ажиллагааг л хурим гэж хэлсэн байна. За хуримлах гэдэг үгийн тухай дөрвөн илтгэлээ. За дараа нь бол бүжиглэх гэдэг үг 13 дугаар зуунд Монголын нууц товчоо зохиол байна. Энэ бол ер нь хүй олноороо за цэргийн хүмүүс бол бүжиглэх ийм урлагтай байсан байна. Өвдөг газрыг өлцөртлөн, хавирга газрыг халцартан бүжиглэлээ гэж Хутуул хааныг хаан өргөмжлөөд тэр шүнжин бүжиглсэн тухай мэдээ байгаа юм. Инхээр Монголын
урлаг бол 13 дугаар зуунд ихээхэн хөгжсөн байж. Уг эрдэм шинжилгээний хуралдааны дараагаар доктор профессор Мөнхнар, доктор профессор Долгор Сүрэн, нэгдсэн хуралдааны дараагаар доктор профессор Чулуунбаатар, доктор дэд профессор Пүрвсэр нар ажилласан юм а. Өнөөдөр орны олон сайхан эрдэмтэд өөрийн биеэр болон онлайнаар Монгол орны манд шилдэг сайхан урлаг соёлын эрдэмтэд мэрэгд оролцож байгаа энэ сайхан хурал бол одоо өргөн ачлал бодолтой юм аа. Ер нь Монгол түмний маань соёл урлаг дэлхийн соёл хүндрэлтний соёлд оруулсан хувийн нэмэр гэдэг бол одоо агуу юм. За ер нь одоо ингээд нийтлэг байдлыг ажиглаж байхад эргээд одоо Монгол түмний маань энэ соёл гэдэг одоо урлаг гэдэг энэ бол одоо ерөнхий ойлголт. Энийний цаана одоо задрах юм бол асар олон одоо Монгол түмний маань ийм сайхан зүйлүүд дэлхийн ард түмнийг одоо ард түмнээс ондооших ийм одоо үйл ажиллагаа болж байгаадаа одоо бас их сайхан. Хурал бол сайхан болж байна. За хуралд бол Улсын хормооны уулс, за Монгол, Хятад, Солонгосын эрдэмтэд оролцож байгаа. За энэ манай сургууль дээр одоо 2 дахь удаага болж байгаа олон улсын эрдэмтлийн хурал бол энэ соёл урлагийн талаар, уламжлалт шинжилгээний талаар авч үзэж байгаа болохоор одоо өнөөгийн манай Монгол Улсын засгийн газрын бодлоготой дүүчж байгаа. Их ач холбогдол өндөртэй ийм сайхан хурал болж байна. Ганцхан жишээ хэлэхэд Монгол хэл бар яг байглаад өөрөөс нь тийм дэлхийн хэлбэртэй, дэлхийгээд өөрөөс нь цилиндр хэлбэртэй учраас ямар салхи шуурганд хийсчгүй, ямар ч одоо газар хөдлөлтөнд төсвөртэй гэрд гал гарахад зөвхөн одоо хаяага татаал өрхөө бүтээчихэд гал унтарчдаг. Өрний ус ороод ирэхэд хаяага шууцхад ханы нүдээр ус нь гараа явждаг. Монгол ирийг хаач барьж болдог. 1-2 хүн гэрээ барин буулган ачаалаа явчихна. Монгол ирийг бөөр шилдэггүй өнтэргээд маш олон давуу талтай. Тэгээ Монгол хүний амьдрах орон сууц учраас агаарын солилцоо бүх юм байна. Энэ Монголын үндэсний энэ урлагийг одоо дэлхийн дахинд сурталчлах. За энэний одоо уламжлал шинжилгээний асуудыг авч хэлэлж байгаа явдал бол үнэхээр энэ чухал юм. За энэ үндэсний хэмжээний том сургуульд ийм одоо эрдэм шинжилгээний хурал хийж байна гэдэг бол Монголын одоо соёл, ялангуяа Монгол үндэсний онцлогтой соёл урлагийг бол судалж дэлхийд гаргах, Монгол төмөн дотроо сурталчлахад онцгой хувь нэмэртэй гэж бодож байна. Тэгэхээр Монголын одоо үндэсний энэ соёл гэдэг бол онцгой ач холбогдолтой, онцгой шин чанартай ийм одоо соёл урлаг байдаг юм а. Яагаад гэвэл энэ ер нь альва улс үндэсний соёл бол өөрийнхөө байгаль соёлын орчинд одоо хамаатай байдаг. Тийм учраас Монголын соёл бол нүүдлийн одоо соёл малчин ард түмний соёлтой их холбоотой юм а. Тэгэхээр нүүдлийн соёл гэдэг бол нүүдлийн мал аж ахуй дээр түшгэлсэн байгаль орчинтойгоо гүн холбогдсон ийм одоо соёл байдаг. Монгол туурхтнууд хоорондоо бол соёл урлагийн хувьд бол төдийлөн холбоо харилцаа бол муутай явдаг гэж ингэж бодож байна. Ялангуяа бол 1990 оноос хойш одоо байдал бол тэгж харагдахаар байгаа. Учир нь бол бид нар өөр хоорондоо шууд харилцах одоо төдийлөн болцоо байдаг. Судалгаа шинжилгээний ямар нэгэн одоо мэдээлэл солилцох тэр болгон болцоо байхгүй. Хамгийн гол гүүр маань бол одоо соёл урлагийн чиглэлийн хурал зөвлөгөө, Монгол судлалын хурал зөвлөгөөнөөр дамжиж Монгол туурхтны соёл урлагийг судалдаг эрдэмтэд маань бол уулзах, учрах, мэдээлэл солилцох, за өөрсдийнхөө бүтээлийг бол бичлэн солилцох ийм нөхцөл болцоо бол бүрддэг. Тэгэхээр өнөөдрийн олон улсын хурал бол
одоо ийхүү бололцоог энэхүү ховор болтдог төвшиныг олгож байгаагаар бол бидэнд бол үнэтэй үйл ажиллагаа гэж бодож байна. За өнөөдөр Монгол туурхтны соёл урлаг, уламжлал, шинжилэл гэдэг ийм сэдвийн дор эрдэм шинжилгээний хурал хийж байгаад их баяртай байна. Энэ бол маш тулгымдсан асуудал байгаа. Өнөөдөр орчин үед шинжлэх ухааны техникийн энэ их 90 100 хэвлэл мэдээллийн энэ их мэдээлэл донд манайх шиг ийм цөөхөн хүн амтай Монгол улсын энэ хуучин уламжлалт соёл урлагаа хадгалан үлдээх энэ асуудал бол маш хурцаар тавигдж байгаа. Өнөөдөр бид нар ингээд телевизээр, интернетээр, гар утсан дээрээ ч гэсэн ингээд янз янзын гадны контентуудыг байнга үзэж байдаг. Тэгэхээр энэ нэг үдлийн дэвшилттэй боловч Монголын уламжлалт соёлоо бол алдах. Тэр бусдын гадны соёлд шахагдах тийм их аюул байгаа учраас бид нар энэ дээр маш бодолтойгоор болгоомжтойгоор хандах ёстой байхаа гэж ингэж бодож байна. Ялангуяа манай кино урлагийн салбар бол гадны ялангуяа Америкийн солонгосын киноны соёлын довтлогоонд их эзлэгдээд Монгол их энэ үндэсний кино урлагийн 80 90 жилийн түүхтэй энэ их уламжлал маань эвдрээд байгаамаа. Тэгэхээр би яг энэ талаар бэлтгэл тавья гэж ингэж бэлдэж ирсэн юм аа.